Сайн байцгаана уу? Оргил байна. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Бичлэгээ эхлэхээс өмнө юун түрүүнд манаас өгт лайк болон subscribe дарж сэтгэл үлдээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд олон үг нуршлаггүйгээр дараагийн бичлэгтээ орцгоё. Систем 1-р бүлэг амгалан тайвны төгсгөл тизер. Нэгэн өдөр ертөнц гинэт тоглоом болж хувирлаа. Дэлхий дахны хот улсуудын гудамжинд том жижиг янз бүрийн цамхгууд үүсэж тэнгэрийг бүрхэв. Хэд хоногийн дараа тэр цамхгаас мангасууд цувран гарч ирсэн юм. Тэд хүмүүсийг ялгуурлалгүйгээр хэдсэн. Дэлхийн төгсгөл ирлээ гэдэгт хүн бүр эргэлзээгүй итгэж байв. Иргэд айж сандралтанд зүхрэлд автаж байх үед сэк цавчих чимээ. Гэвч тэр үмэн самууны дунд тоглогчид гарч ирэв. Тэд мангасуудыг агнаж хүмүүсийг хамгаалж байв. Үүнийг даган шинэ ертөнцийн хуйлууд илчлэгдсэн юм. Цамхаг нуралт. Цамхгуудаас мангасууд олноор гарч ирдэг үзэгдлийг зогсоох боломжтой. Хэрв цамхгуудыг тогтоосон хугацаанд нь цэвэрлэв шүү дээ. Тийм учраас л цамхгуудыг нураах гайхамшиг чадвартай тэдгээр хүмүүсийг тоглогчид хэмээн дуудах болжээ. Дэлхийн бааtruуд болон дахин төрсөн гэхүү дээ. Мэдээгээр Баатар хааны маргаан дагуулсан мэдэгдэл Кан Юусон би аль эрт новш гэж дэвэн галын үед дуусчихсан байсан юм. Би зүгээр л мөнгөний төлөө л үүнийг хийж байна. Тэгэхээр гарч явахдаа энэ дид цамц болон зураг туудснуудыг авахыг хүсье. Энэ үеэр Юусон мэдээг сонсонгоо дэлгэцний ард гүлрөөд сууж байх ба. Энэ бол зөвлөж буй пост. P-гээс F тэр төвшөнд л байгаа гэж юу? Тоглоом болсон энэ дэлхийд аяндаа бүрэлдэн тогтсон олон улсын тоглогчдын нийгэмлэг. Тоглогчдын форум. Сэтгэгдлүүд. Хэд онцгой зэрэглэл 39.7 үзэлт. Хэд онцгой зэрэглэлтэй залуу та нарт шинэхэн тоглогчдод зориулсан ашигтай арга барилыг зааж өгье. Тэмдэглэж ав. Хурдан бөгөөд онцгой өсөлт. 118,235 үзэлт. Эхний өдрийн 1-р зэрэглэлийн тоглогчдыг хайж байна. Нэргүй 223,62 үзэлт. 7,290 үзэлт. Дүлийн сайн энержи яагаад ийм цэг. Тоглогчдын форум бол тоглоомын үе шатыг давах, мэдээлэл болон тоглогчдын хооронд эд зүйл арилжаалдаг газар юм. Сэтгэгдлүүд. Баатар хаан ч үнэхээр үгээрээ бут нэргэж байна да. Яриад байх юмгүй тасархан амт юм аа. Тийм байна. Ямар ч байсан мөнгөө л олж байвал болоо доо. Уг нь футболкийг нь авдаг юм уу гэж бодож байсан юм. Гэхдээ энэ залуугийн зан чанар нь нэг л. Би ч бас түүнийг бойкотлно. Юусон. Цамц авах мөнгөч байхгүй гэж юу? Чи ямар ядуу юм бэ? Өөр нэгэн сэтгэгдэл. Хүй. Эн чин Баатар хаан өөрөө биш үү? Кан Юусон. Яаж тэд намайг гэдгийг яаж мэдчихвэ? Сэтгэгдлүүд. Баатар хаан хэрвээ чи үүнийг уншиж байвал дараагийн үлрэлд зориулсан зөвлөгөө форумд оруулж өгөөч. Тэр Баатар хаан гихч яг ямар новшин вэ гэдгийг мэдэх гэсээр байтал би бүр халдсуурах нэ. Би сэтгүүлч байна. Дараагийн үлрэл эхлэх өдөр хүртэл Баатар хааны байшингийн гадна майхан бариад чамаагүй отож үлээх болно. Юусон. Юу вэ? Гэж хэлээд хөшгөө нээхэд нарны гэрэл хурцаар тусгад гараараа нүдээ халахлан уулга алдаад хөшгөө яран доор цуглан хүлээх сэтгүүлчд рүү доош харан зогсов. Юусон дотроо. Би үүнийг зүгээр орхиж чадахгүй нэ гэж бодоод гэрээсээ гарan сэтгүүлчдийн зүг алхав. Сэтгүүлчд. Ноён Кан Юусон шинэ улирлыг өгтөн өөрийн шийдвэр зоригийн талаар бидэнтэй хуваалцаач. Баатар хааны бараа бүтээгдэхүүнийг бойкотлох явдал дэлхийд даяар тархаж байна. Энергийн талаар та юу гэж бодож байна вэ? Та нэгдсэн үндэсний байгууллагын танхимд аль эрт дуусгасан гэж хэлсэн энэ талаараа гэд сэтгүүлчд микро ойртуулан шавн зогсоход Юусон мишив. Сэтгүүлчд. Та яагаад шинэ улиралд тоглогчийн хуваар үр дүнгээ харуулсаар байгаа юм бэ гэж асуухад Кан Юусон та нар алдартнууд телевизэд ярилцлаганд юу гэж хэлдгийг мэдв. Асарч унтлаас огтож мөн асуудал тарьчихад
Би сайн чаддаг зүйлээрээ хариу барих болно гэж бардам аархуу өнгө аясаар хэлэхэд сэтгүүлчид юу гэсэн үг вэ? Гэхдээ зэрэгцэн бүх сэтгүүлчдийг ганхуулсан хүчтэй чичиргээ үүсэн газар хөдлөв. Энэ үеэр системийн мэдэгдэл 6 дугаар улирал төгсгөлгүй лабиринт эхэллээ. Цамхгийн бүтцийг үүсгэж байна. 96% гүйцэтгэл. Тоглогчид цамхагт ороход бэлтгэхээс өмнө цамхгийн доор хаалганаас түүний мэдээллийг шалгах боломжтой. Цамхгийн эвдрэл ойртох тусам агаар дахь цамхаг газрын гадаргуу руу буух. Цамхгийн өндрөөс сэрэмжил. Цамхгийг эзэлж дэлхийг сүйрлээс авар. Энэ үеэр тэнгэрт тод гэрэл гэрэлтэж олон тооны лабиринт тэнгэрээс доошлон агаар дээр хөвж байв. Сэтгүүлчид тод гэрлээс болон нүдээ дарж шинэ үлрэл эхэлснийг гайхан харж байх үеэр Юсон жуумалцаад юудэнгээ татан өмсөд алхав. Газарт сурчлагын хуудсууд унсан байх бөгөөд түүн дээр нь бидний Баатар хаан мэрч худалдаалагдж байна. Доор нь жижигэр буцаалт их боломжгүй. Зүгээр л худалдан авахчид бодлоо өөрчилснөөс болоод буцаачихгүй гэсэн утгатай юм бичсэн байв. Үүнийг харсан сэтгүүлчид энэ одоо юун танилцуулга вэ? Хүлээ Баатар хаан үүнийг тараачхаад зүгтаачсан юм болов уу? Системийн мэдэгдэл. Та зорьсон газартаа ирлээ гэд газрын зураг харагдах ба Юсон эргэн тойрноо ажиглаад "Хөөх, энд ганц ч хүн байхгүй байгааг хараач ээ. Улирлын эхний өдөр үргэлжил ийм чимээгүй байдаг да." Алиалагчдын эзэнтэй гэрээ хийсэн тоглогчийг хараад олон дээд эзэд сэтгэл хангалуун байна. Гангийн эзэн багталтайгаар инээж илд ирлэг чимээх ажлыг хайрлалаа. Жаварт эзэн өгөөдөн инээж өвлийн эзэн хэмээх ажлыг хайрлалаа. Юусон за яхав инээж л байг. Элдний урлагийн гоц авьяас гайхалтай хурдаар нэмэгдлээ. Мөсний шидний гоц авьяас гайхалтай хурдаар нэмэгдлээ. Юусон дотроо би ямар ч бэлтгэлгүйгээр хөдөлдөг хүн биш. Өнөөдөр ч тэр өдөр нүүбийн танхимдч тэр гэд өнгөрсөн зүйлсийг бодов. Юусон би хизээний л дуусчихсан байсан юм аа. Би зүгээр л мөнгөний төлөө л ингэж байна. Тэгэхээр гарахтаа тэр дийд цамц болон зураг туудснаас судалдаж аваарай гэх шууган тариад байсан явдал нь үнэндээ жүжиг байсан байдаг. Баатрын хүүрнэл. Тоглогчдыг дээрээс толдон харах тэрхүү дээд эзэд буюу тэнгэрлэг оршихуунуудаас шагнал авахын тулд би ийм зүйл хийх хэрэгтэй байсан. Тэрхүү танхимд болсон мэдэгдлийн үеэр алт болон домогт эзэн галзуу мэд хөхрөн инээж домог суглагчийн ажлыг хүртэв. Ажиллал домогт зүйлсийг суглагч. Дараалсан 3 суглааны турш чиний аз маш өндөр хувиар өсөх бөгөөд эдгээр дундаас 100% магадaltaгаар домогт зэрэглэлийн шагнал авах болно. Хэрэглэх тоо 1 удаа. Кан Юсон аваагүй байгаа бүх шагналуудыг нэг дор нэ. Системийн мэдэгдэл. Домог суглагч ажиллал идэвхжлээ. Тоглогчийн суглаанд маш хүчтэй нөлөө үзүүлж эхлэв. Юсоны нүд гялалцаж яг л жаахан хүүхэд шиг маш их догтлон домогт уу? Бүр домогт зэрэглэнэ. Үнэхээр домогт уу? гэж дуу алдан хүлээв. Мэдэгдэл. Вау. Домгийн доноглол гэд гэрэл цацруулан хар нөмрөг гарч ирэх ба алтан загалмайд хатгамалтай хар нөмрөг. Алтан сүсэг бишрэл. Зэрэглэл домогт хуйгдуулга. Үзүүлэлт. Хамгаалалт. Тэг. Зүгтах магадлал нэмэх 999. Хурд авхаалт самба нэмэх 300. Өмссөн үед Серафимийн бамбай ур чадварыг идэвхжүүлэх боломжтой. Хүлээх хугацаа 168 цаг. Дийлгэрэнгүй. Райсийн аян дайны үеэр эльфүүдийн отолтонд орж аюулд автсан чин үнэнч сүсэг бишрэлтэн Рицард. Түүнд туслахаар Серафим тэнгэр элж өөрөө ажиллаж өгсөн гэгддэг нөмрөг. Ажиллал авсан Рицар өөрийн оргилсон их бишрлэн барьж дийлэлгүй. Тэрхүү дайнд нас хүйс харгалзахгүйгээр мянган эльф тэрслүүдүүдийг өөрийн гараар хийдсэн түүхтэй. Юусон домогт зэрэглэлийн хуйгдуулга. Дээрэс нь Баатрын зэрэглэлийн ур чадвар болон олдвор химэн баярлан мишив. Юусон нөмөргөн өмсөд цамхагт нэвтэр гэж тушаан алга болов. Системийн мэдэгдэл. Алт болон домогт эзэн домог татагч ажлыг хураан авч нөмөргийг зарахыг ажиллав. Юусон цамхагт шилжин орж ирэх ба цуурайтан дэвсэх чимээ гаран
Аврах том ногоон хөл газар дэвслэв. Крок. Түүний ал крок. Системийн мэдэгдэл. Цус Доорковгийн цамхаг. Цэрэг 3. Дээд тал нь 5 давхар. Орох боломжтой тоглогчдын тоо хамгийн багадаа 1. Хамгийн ихтэй 4. Амралтын давхаргүй. Дэлгүүртэй. Онцлог тэмдэглэл. Цуст тулаан хүлээж байна. Дайн. Дахин дайн. Зорилго. Дээд давхрын босс. Цус царан дуучинг устдаг. Юусон. За тэгвэл баатрын зэргийн чадваруудаа жаахан туршаад үзэх үү дээ. Системийн мэдэгдэл. Хүйтэн мөсөн элд үүсгэх. Зэрэг. Баатар. Элемент. Хүйтэн. Төмөр. Чадвар. Орчны жаврыг шахах замаар та жаварт элд бүтээж болно. Ур чадварын картын төвшин, сайжруулалтын төлөв болон тоглогчийн хүйтний чадвараас хамаарч нэмэлт нөлөө үзүүлж болно. Онцлог тэмдэглэл. Энэ ур чадварыг идэвхжүүлсэн үед тоглогч зэвсэг ашиглах боломжгүй. Учир нь ур чадварын тусламжтай үүсгэсэн мөсөн элдийг зэвсэг гэж тооцох бөгөөд зэвсгийн төлөв хэсгээс түүний нөлөөг харах боломжтой. Юусон. Хүйтэн мөсөн элд үүсэг. Химэн алгаа дэлгэн элд бүтэв. Систем. Таны хүйтний шидний чадвар өндөр байна. Хүйтэн амьсгалд нэмэлт үйлчлэл орлоо. Юусон. Баярлалаа хүндэт хүйтний эзэн минь гэд жуумалзан баруун гартаа элдээ атгаад урагш давшин элдээс аван урдаа байх оркуудыг цавчиж ойртон ирснийг хөлдөн сүрэг оркуудыг юуч биш юм шиг хүйс тэмтэрч хөлдсөн оркуудын хажуугаар мишель тодруулан хөнгөн алхав. Систем. Таны төвшин нэмэгдлээ. Хүч, хурд, оюун ухааны үзүүлэлт тус бүр нэгээр өслөө. Таны төвшин нэмэгдлээ. Таны төвшин нэмэгдлээ. Хүйтэн элд бүтээх ур чадварын картны төвшин нэмэгдлээ. 1-р давхар цэвэрлэгдлээ. Юусон. Сайхан эхлэл байна. Одоо дэлхийгээ аврахаар явах уу да. Энэ үргээд өнөөдрийн бичлэгээ дүүргэцгээе. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe даран манаас өгт нэгдээрэй. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.